За бүгдд нь өглөөний мэнд төргий. Энэ удаагийн одоо 7-4-10 ээлжид сургалтын мэдээллийн цагаа эхлэхэд бэлэн болж байна. Өнөөдрийг бол хоёр чухал асуудлаар бид нэр сургалт мэдээллийн цагаа төвлөрүүлж зохион байгуулахаар бэлдсэн байна. За эхнийх бол хүний эрхэд суурилсан төрийн үйлчилгээ сэдвээр хүний эрхийн үндэсний комиссийн хүний эрхийн боловсролын хэлтсийн дарга цэцгээ дарга мэдээллийн ер нь бол одоо хүний эрх гэж юу юм, төрийн одоо үүрэг, төрийн үйлчилгээ, хүний эрхэд суурилсан хандлага, төрийн албан агчийн хөдөлмөрлөх эрхийн зарим асуудлаар одоо жишээ баримттай тодорхой мэдээлэл өгөхөөр хүрэлцэн ирсэн цэцгээ дараад талархал илэрхийлье. Ингээд таныг урьж байна. За баярлалаа. Тэгэхээр өнөөдөр бид нар бас хүний эрхийн боловсрол буюу хүний эрхийн мэдлэг ойлголтыг бэхжүүлэх тийм ээ одоо нэмэгдүүлэх энэ үйл ажиллагаа сургалтыг бол зохион байгуулж байгаадаа бол хүний эрхийн үндэсний комиссийн зүгээс таатай байна. Тийм учраас өнөөдөр би төрийн албан хаагч нар зориулаад хүний эрхээс суурилсан төрийн үйлчилгээ гэдэг сэдвээр одоо мэдээлэл өгөхөөр бэлтгэсэн байна. За энэ сэдвийн хүрээнд мэдээж хэрэг бид бүгдээрээ төрийн үйлчилгээг, төрийн зорилт чиглэлийг, төрийн үүргийг илүүлж байгаа ийм албан хаагчид. Тийм учраас бид нар бол хүний эрхийг хамгаалах, хүний эрхийн зөрчлөөс өрсөн сэргийлэх тийм ээ. За хүний эрхийн зөвчгүй байх энэ үйл ажиллагааг бол энэ хуулиар олгосон чиг үүргийнхээ хүрээнд бид нар бүгдээ хэрэгжүүлж ажиллаж байгаа. Нөгөө талаар бид нар бол өөрснөө хүний эрхийг хамгаалагч таахгүй. Яагаад тэгэхээр өдөр тутмынхаа үйл ажиллагаагаар бид нар хүний зөрчигдсөн эрх тийм ээ. За төрийн үйлчилгээгээр дамжуулаад хүний эрхийг яаж хангах вэ? Яаж одоо эрхийг нийтлүүлэх үү гэдэг дээр бид нар бол өдөр тутамдаа анхаарч ажиллаж байгаа ийм албан хаагч нар. Тэгэхээр энэ сэдвийн хүрээнд сая бол хэллээ нэг 4 агуулгыг би өгье гэж бодож байгаа. Хүний эрх гэдгийг хэдүүлээ баталгаажуулъя. За төрийн үүрэг, төрийн үйлчилгээ нь ер нь Монгол Улсын үндсэн хууль, олон улсын стандартад ер нь ямар одоо стандартыг барьж төр үүргээ биелүүлдэг, төрийн үйлчилгээ ямар байдгийг гэдэг олон улсын стандартын талаар хэдүүлээ ярилцъя. Дараа нь хүний эрхээс суурилсан хандлага гэж юу юм бэ? Хүний эрхээс суурилсан хандлагаар бид төрийн үйлчилгээг хүргэх нь яагаад чухал юм бэ гэдэг асуудлыг хөндөд хамгийн сүүлд нь төрийн албан хаагчдын хөдөлмөрлөх эрхийн зарим асуудлыг комисс бас хөнддөг. Улсын хурлд өргөн байдаг бас хүний эрх чөлөөний байдлын талаар хэлтгэлтэй бас тусгадаг учраас энэ талаар би бас ямар ажиллагаанууд хийсэн бэ гэдэг талаар мэдээлэл өгье гэж бодсон юм аа. За тэгэхээр та хэд маань энэ дэр нэг 3 бөөрийнхээ харж байгаа тийм эрх үүрэг хариуцдаг гэдэг. Тэгэхээр бид нар одоо эрхээ мэднэ. Эрх хаана байдаг вэ гэхээр бид нар бүгд хэлд хариулдаг шүү тийм. Монгол Улсын үндсэн хууль дээр 2 дугаар бүлэгт баталгаажуулсан байгаа. Яг аргагүй нэ Монгол Улсын үндсэн хуулийн 2 дугаар бүлэгт 18 зүйл заалтаар Монгол Улсын иргэний хөв хүний тийм ээ эрх хэрэгжүүлэг бол баталгаажуулсан. Энэ дээр бол маш олон эрхүүд байгаа. Маш олон эрхүүд. Хүмүүс юу гэдэг вэ гэхээр 18 зүйл заалт гэхээр 18 эрх гэж байдгаад байдаг байхгүй. Гэтэл эрх чинь өөрөө агуулгаараа маш өргөн байдаг. Энэ Монгол Улсын үндсэн хууль заасан баг эрхүүдийн нэг бүрчлэг үзэх юм бол бид нар баг 70 гаруй эрх тэнд баталгаажуулсан байдаг. 70 гаруй эрх. Тэгэхээр нөгөө талд нь үүрэг бол зайлшгүй байх ёстой. Яагаад тэгэхээр бид бас мэднэ шүү дээ. Миний эрх бусдын эрхээр хязгаарлагддаг гэдэг. Тэгэхээр өөрөө та эрхээ эдлэхдээ бусад хүний яг адилхан өөртөө ч адилхан эрхтэй гэдгийг хүлээн зөвшөөрч тэр хүний эрхийг зөрчгүйгээр өөрийнхөө эрхийг эдлэх үүрэгтэй л гэсэн үг. Харин би өөрийнхөө эрхийг зөрчөөд өөрийнхөө эрхийг эдлэхдээ бусдын эрхийг зөрчиж байгаа бол тэр хүнд хариуцлага үүсдэг. Тэгэхээр хүний эрхийн маш олон тодорхойлтууд байдаг л та. Гэхдээ өнөөдөр бол хамгийн энгийн ойлгомжтой тодорхойлтыг бол хүний эрх бол эрх үүрэг хариуцлагыг нэгдэх юм а гэж тодорхойлсон. Тэгэхээр бид нар эрх чөлөө гэдгийг тусад нь авч үзэхгүйгээр эрхийн нөгөө талд үүрэг байдаг, нөгөө талд нь хариуцлага байдаг. Энэ гурав хамтдаа оршиж ижил хүний эрх чөлөөний асуудал бол яригддаг юм аа л гэдгийг бид нар эндээс одоо баталгаажуулж ойлгож авч байгаа юм. Тухайлбал би одоо амьд явах эрхтэй байх юм бол бусдын бас амьд явах эрхийг би зөрчихгүй байх хүндэтгэх үүрэг надад үүсэж байна л гэсэн үг. Бүх эрхүүд дээр үүрэг байгаа гэсэн үг. Тийм учраас бид нар хамгийн энгийн ойлгомжтой тодорхойлтыг бол эрх үүрэг хариуцлага энэ нэгдэл бол хүний эрх юм аа л гэж тодорхойлоод байгаа юм. За дараагийн слайдыг харъя. За энэ бол хүний эрхийн суурь 6 зарчим. Тэгэхээр өнөөдөр энэ төрийн албан хаагч нар энэ 6 суурь зарчмыг бүр ширээн дээрээ бичиж тавиад нөгөө төрийн үйлчлэгийг хүргэхдээ, төрийн зорилт чиглэлийг хэрэгжүүлэхдээ яг энэ 6 суурь зарчмыг мөрдлөг болгоод хэрэгжүүлээд тийм ээ биелүүлээд ажиллаж байгаа бол бид нар хүний эрхийн зөрчлийг гарахгүй байх, өөрснөө ажил үрээ гүйцэтгэхдээ алдаа гарахгүй байх тийм ээ ийм олон боломжийг бидэрт
энэ зарчим нээж өгч байгаа. Энэ бол нэгдсэн үндэсний байгууллагаас бол батлан гаргасан хүний эрхийн мөн чанарыг хүний эрх бол ийм мөн чанар, ийм үн цэнтэй зүйл шүү. Энэ 6 зарчмыг та нар олон улсын хүний эрхийн стандарт болох үүднээс нь мөрдөөрөө гэдэг үүднээс бол баталсан байдаг. За нэгдүгээр зарчим бол хүний эрх өөрөө түгээмэл буюу саардаггүй байх зарчим. Тэгэхээр дэлхий дээр амьдарч байгаа бүх хүмүүс яах нь бүх эрхүүд нь түгээмлээр орчдог. 8 тэрбум гаруйд бүгдээнд нь түгээмлээр орчдог. Одоо юу гэдэг иргэний эрхүүд байна, улс төрийн эрхүүд байна, эдийн засгийн эрхүүд байна, нийгмийн эрхүүд байна, соёлын эрхүүд байна тийм. Энэ 5 бүлгийн энэ бүх эрхүүд бүх хүн түгээмлээр оршино. Тэр нь ерөөсөө нэг хүнд одоо тухайлбал үзэл бодлоо илэрхийлэх юм уу, нэг хүнд сурч олсрох гэсэн юм ялгамжтай байхгүй л. Тухай мөн нөгөө талаар саршгүй гэдэг зарчим нь хүн төрмөс хүний эрх үүсэж байгаа. Нас эслэхэд хүний эрх дуусгар болж байгаа. Тэгэхээр хүн байгаа цагт, хүнтэй харьцаж байгаа цагт, хүн үйлчлүүлэхээ ирж байгаа цагт тэр хүнд бол яах нь эрх байна л гэсэн. Эрх байна л гэсэн. Хүнээс хүний эрхийг салгаж ойлгож болохгүй гэдэг ихний зарчим бидэрт ойлгуулж байгаа. За дараагийн зарчим бүх эрхүүд хоорондоо хуваагдчихгүй нэг цүн байна гэж үздэг. Энэ нь юу гэсэн үг вэ гэх юм бол эрхийг эренбэлдэггүй, ангилдаггүй, дугаарлдаггүй. Бүх эрхүүдийн үнэлэмж ижилхэн байж бүх эрхүүдийг эдлүүдэн бүх эрхүүдийн хэрэгжилд хангагдана тий бүх эрхүүдэд адилхан анхаарал хандуулна л гэсэн ойлголт. Гэтэл хэрэв бид нар энэ бол маш чухал эрх юм аа. Энэ бол нэг чухал эрх юм аа тий. За энийг бүр хамгийн сүүлийн эрх энэ эрх яах вэ гэж юусаа хандаж болохгүй л гэсэн ойлголт. Одоо хүмүүсээс асуудаг л та хүний ер нь хамгийн чухал эрх юу вэ гэхээр хүмүүс тэгдэг штэ. Амьд явах эрх. Гэтэл энэ зарчим маань тэгж бити эрхийг онцлороо бусад эрхүүдийн үнэлэмж буурна шүү. Бусад эрхүүд эдлэх тий одоо хэрэгжилт нь саарна шүү. Тийм учраас бүх эрхүүд адилхан үнэлэмжтэй бүх эрхүүдийг адилхан эдлүүлээрэй л гэдэг санааг энэ нэг цөм буюу хуваагдчихгүйгээр бүх хүнд оршно л гэдгийг энэ зарчим хэлсэн. За дараагийн зарчим бол харилцан хамааралтай уялдаа холбоотой байх зарчим. Тэгэхээр бүх эрхүүд хоорондоо харилцан уялдаа холбоотой. Хүний нэг эрхийг зөрчиж бусад эрхүүдийн зөрчил суурин тавигдчихэд маш аюултай. Харин бид нар хүний нэг эрхийг эдлүүлчих юм бол бусад эрхийг эдлэх боломж нь аанда бүрдчихэдэг гэж үздэг байхгүй. Тийм учраас одоо тухайлбал төрийн байгууллагад орлоо. Тухайн иргэн орлоо. Энэ төрийн байгууллагаас би ямар үйлчлэг авах вэ? Энэ төрөөс би юу мэдэх ёстой вэ гэдэг хамгийн түрүүнд мэдээлэл авах хэрэг байна. Мэдэх хэрэг байна. Гэтэл бид тэр хүндээ мэдэх хэрэг буюу мэдээлэл авах эрхийг нь хангаагүй болоод эдлүүлээгүй бол зөрчиж юм бол нөгөө бусад цаашдаа төрөө үйлчлэгээ авах тийм ээ цаашдаа олон эрхүүд одоо зөрчигдөх магадaltaй. Тийм учраас бүх эрхүүдийг хоорондоо харилцан уялдаа холбоотой нэг эрхийг эдлүүлэхэд бусад эрхүүдийг эдлэх боломж бас аандаа бүрдчихэдэг шүү гэдгийг энэ зарчим бидэрт ойлгуулсан. За дараагийн зарчим тэгш бөгөөд ялгуурлан гадуурхгүй байх зарчим. Тэгэхээр тэгш бус байдал, шудраг бус байдал, ялгуурлан гадуурхалт өөрөө хүний эрхийн зөрчлийн суурь болж идэг. Бид нар бүгдээрээ мэднэ тийм ээ. Тэгэхээр энэ тэгш байдал маань өөрөө нийгэмд бий болж иж тэгш бус байдлыг бид нар байхгүй болгож иж тэгш байдал маань өөрөө хүмүүсийг ялгуурлан гадуурхахгүй байх энэ нөхцөлийг бас бүрдүүлж өгдөг. Тэгэхээр та нараас би асуумаар байна л да. Яг тань шигүү энэ хороо дээр байгаа юу? Тэгэхээр та дотроо бодож байгаа байхгүй. Яг нарчиг хүн яг адилхан царай зүстэй бие махбодтой сэтгэл санаатай тий үзэл бодолтой хүн бол хаач байхгүй. Тэр хүн өөрөө давтагчгүй цорын гац бүтээл байхгүй юу? Цорын гац бүтээл тэр хүний одоо самбаачлах хугацаа, үзэл бодол, сэтгэл санаа тийм ээ бие авч яваа байдал бүх хүмүүс ялгаатай. Тэгэхээр хүний хаанаас эхэлдэг вэ гэхээр хүний ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрөхөөс эхэлдэг. Гэтэл бид нар хүний ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрч чаддаггүй байхгүй юу? Яг өөрсөнтэйгээ адилхан харьцуулдаг, зүүрэлдэг, өөрсөнтэйгээ адилхан байлгахыг үздэг, тийм ээ. Одоо шаарддаг. Одоо тухайлбал гэр бүлийн хүрээнд ч гэсэн гадаг штэ гэр бүлийн гишүүдээ өөрийнхөө хүснээр байлгадаг, өөрийнхөө хэлснээр байлгахыг хүсдэг. Гэтэл тэд нар үгэнд орохгүй одоо байх юм бол нөгөө албатлаг одоо дарамт хүчирхийл, гэр бүлийн хүчирхийлэл юм бас нэг зүйл бол ялгаатай байдлыг үл хүлээн зөвшөөрөхөөс бас эхлээд байгаа. Ийм асуудал байна. Тэгэхээр ер нь бол ялгаатай байдлыг бид нэгдүгээр нь хүлээн зөвшөөрнө. Хоёрт нь Монгол Улсын үндсэн хуулиар заасан хэнийг ч үндэс угсаа шашин шүтлэг үзэл бодол харагдаж байгаа байдал хүүсээр нь хөгжлийн бэрхшээлээр нь эрүүл мэндээр нь ялгуурлан гадуурхыг хоригдсан талттай. За мөн Монгол улс 2016 оныхаа эрүүгийн үеийн шинжилгээний хариулгаараа 14-р зүйлдээ ялгуурлан гадуурхалт бол гэмт хэрэг юм а гэдгийг хуульчилсан. За юун дээр бол Монгол Улсын үндсэн хуулиуд байхгүй хоёр зохицуулт орж ирсэн. Саяны үндсэн хуулиуд байгаа зохицуултаар нэмэх нь бэлгийн чиг баримжаа, хүүсийн чиг баримжаа, баримжаа гэдэг хоёр үг орж ирсэн.
бэлгийн чиг баримжаа болон хүүсийн чиг баримжаагаар нь ялгарлан гадуурхах юм бол гэмт хэрэг тооцноо. Эрбгүй хариулт хүлээлгэнэ. 14-ийн 2-ын 4-т нь бол бүр албан тушаалтан гэж тусгаад оруулж ирсэн. Албан тушаалтан та албан үргээ гүйцэтгэх явцдаа хүнийг үндэс угсаа шашин шүтлэг үүсээр нь эрүүл мэндээр нь хөгжлийн бэрхшээлээр нь дээр нь одоо хүсийн чиг баримжаа болон бэлгийн чиг баримжаагаар нь ялгарлан гадуурхсан байх юм бол албан тушаалтанд эрбгүй хариулт хүлээлгэнэ гэсэн зохицуулт тусгаж ирсэн. Энэ нь юу гэсэн үг вэ гэх юм бол гэмтэргийн бүрэлдэхүүнтэй байгаа тохиолдолд тэр нь гэмт байгаад хүндтэй гэмтэргийн хор уршиг учигдсан байгаад байх юм бол тухайн албан тушаалтан одоо ялгарлан гадуурхсныхаа үндсэн дээр эрүүгийн хариулт тооцно гэдэг. Энэ хуулийн зохицуулт бол 2016 оны эрүүгүүлэн тусгагдсан. Энэ хууль бол одоо хэрэгжиж явж байгаа тийм ээ. Тэгэхээр ялгарлан гадуурхна гэдэг бол маш ноцтой. Одоо хүний эрхийн зөрчлөөс гадна бүр гэмт хэргийн шинжтэй, үзий хадалтын гэмт хэргийн шинжтэй ийм хор уршигтай зүйл болдсон юм шүү гэдгийг бас бид нар энэ далимд бас мэдлээ. Дээр нь энэ бол маш чухал зарчим. Тэгш бөгөөд ялгарлан гадуурхгүй байх зарчмыг дөрөвдөх зарчим болгон нүг бас баталсан байна. За дараа нь оролцоог хангах. Тэгэхээр хүн бүрийн үнэлэмж бол адилхан байгааг та хэдийн зургнаас харж байгаа ах тий. Хүн болгон адилхан тэр хүн хөгжлийн бэрхшээлтэй байна уу, өндөр настай байна уу, өрх толгойлсон аав байна уу, ээж байна уу, үндэсний цөөнх байна уу, тий шашны өөр шашинтай, шашны зан үйл нь өөр хүн байна уу тийм ээ. За эндээс өвөл хамааран бүх хүмүүс бол нийгмийн харилцаанд тэгш оролцох эрхээ бүх боломжоор хангах хэрэгтэй гэдэг. Царин ажиллаад огч өөрөө орон нутгаач байна уу? Ямар нэгэн бодлого хөтөлбөр үйл ажиллагаа төлөвлөгөө хэрэгжүүлэх гэж байгаа бол тухайн хүнийхээ орцог хангахыг тэр хүнийхээ дуу хоолойг сонсхийг тэр хүнийхээ шийдвэр гаргах төвшөнд оролцуулахыг хэлээд байгаа. Тэр хүний өмнөөс та одоо тэр бодлого дээрээ саналыг нь тусгаагүй байх юм бол энэ хөгжлийн бэрхшээлтэй хүний одоо эрхийн асуудлаар ямар асуудалд тулгамдаад байгаа юм юу нь болохгүй байгаа гэдгийг тэр дуу хоолойг нь сонсоогүй цагт тэр нь өөрөө орцог хангасан зарчмаа бид нар биелүүлээгүй байна. Дараа нь тэр хүний эрхийг бид нар бүрэн дүрэн хангаж чадах уу? Тэр бодлого төлөвлөлт маань хөтөлбөр маань үйл ажиллагаа маань хүний эрхийг суурьснаар явж чадах уу гэдэг эргэлзээтэй байна гэсэн үг байна. За дараа нь хариуцлага ба эрхцүүт яс. Тэгэхээр хүний эрхийг зөрчсөн тохиолдолд хэн ч хариуцлагаас гадна үлддэггүй энэ зарчим бол тэрний юу гэсэн үг вэ гэхээр хин хүний эрхийг зөрчин тэр хүнд хариуцлагыг нь зохих ёсны хариуцлагыг нь хүлээх ёстой л гэсэн. Тэгэхээр энэ дээр бол 3 субъект яригддаг. Нэгдүгээрт нь төр засагтай харилцах тооцох зарчим. Төр буюу төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагаанаас хүний эрх хохирсон байгаа бодоод төр засагтай харилцах тооцноо. Яах юм? Төрөөс одоо хохирлыг нөхөн төлүүлээд дараа нь буруутай этгээдээс нь гаргуулж авч байгаа энэ зарчим. За нөгөө талаар иргэн хувь хүн мэдээж иргэн өөрөө үйл ажиллагаа нийгмийн харилцаанд оролцохдоо хүний эрхийг зөрчиж байгаа тохиолдолд яах нь хариуцлага тооцох зарчим үйлчдэг. Гуравт нь бусад этгээд буюу хуулийн этгээдүүд ордог. За энэ дээр юу ордог вэ гэх юм бол одоо банк, нөхөрлөл, хоршоо, төрийн бас байгууллага, иргэний нийгэм тийм ээ. За олон улсын байгууллага ч гэсэндээ үйл ажиллагаа явуулахдаа хүний эрх зөрчиж байгаа тохиолдол байгаа шүү дээ. Хэрвээ тэгж байгаа тохиолдолд энэ байгууллагуудтай одоо хариуцлага тооцно гэсэн энэ зарчим явж байгаа. Тэгэхээр энэ 6 суурь зарчмыг бид нар хэрэглэх бол зайлшгүй шаардлагатай байгаад. За яг хариуцлага тооцох зарчмын үүднээс хүний эрхийн үндэсний комиссийн хуулийн заасан чиг үүргийн дагуу явуулдаг нэг кейсийг ярьж өгье л да та хэд. Хүний эрхийн үндэсний комиссаар төлөөлөлт хэмжил гаргадаг байгууллага жилдээ бид нар нэг 2-3 хүний өмнөөс бол төлөөлөлт хэмжил гаргаж байгаа. За энэ тохиолдолд одоо манай дээр нэг 2017 онд 18 онд ирсэн нэг залуу ээжтэйг ирсэн. За тэр залуу яагаад ирсэн бэ гэхээр жил гаруй хугацаанд орон нутагта хүн амны хэрэгжиж илэгдээд цагдаа хоригдсон. Ингээд цагдаа хоригдох хугацаанд сэтгцийн эмгэг өөрчлөлтөнд ороод сэтгэл мэдрэлийн эмгэгтэй болсон. Байнгын сэтгцийн эмчийн хяналтанд эм уух болсон. Гэтэл жилийн дараа нөгөө залуугийн маань шүүхийн цагаат татвалгаараа сулж байгаа. За энэ тохиолдолд суллагдсан залуу маань 25 настайдаа цагдаа хоригдсон. 26 настайдаа гарч ирсэн. Ээж нь хүний эрхийн үндэсний комиссээр хавьж ирсэн. За одоо бид нар хаана хинтээ хариуцлага тооцох вэ? Миний хүүхэд одоо 25 настайдаа одоо 26 настай тий амьдрал үзээгүй ажил мэргэжил одоо ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй боллоо. Айл гэр бүлийн амьдрал зохиох ийм боломжгүй. Миний хүү бол эрхэн зөрчигдлээ. Одоо бид нар хаана хандах вэ? За ийм асуудал тавигдсан. За энэ дээр бол хүний эрхийн үндэсний комисс төлөөлөлт хэмжил гаргах
шийдвэрлээд за нотлох баримтуудаа бүрдүүлээд нэг 62 сая 400 мянган төгрөгийг бүрдүүлсэн. Ингээд 3 шатны давзаалдах шатны шүүхээр ороод тухайн иргэнд 42 сая 200 мянган төгрөг олгогдсон. Тэгэхээр би одоо энэ хүн хохирлоо бүрэн дүүрэн сэргийлгэж чадсан л гэж та нараас асуумаар байгаа. За уучлаарай. Тэгэхээр хүн болгон мэдээж үгүй гин те. Яагаад тэгэхээр тэр залуу эрүүл мэндийн хувьд бол маш том хохирол хор уршиг учирсан байдаг. Тэгэхээр энэ маань шүүх өөрөө бүрийн эрхийнхаа хүрээнд хараат бусаар хохирлын хөндөлүүлж байгаа. Төртөө хариуцах зарчмын үүднээс бол энэ ажиллагаа хийгдсэн байгаа. Төр болон төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагаанаас тухайн хүний эрх зөрчигдсөн байна гэж үзэж байгаа. За дараагийн слайдыг харъя. За энэ дээр дараагийн хүний эрхийн стандарт болох хүний эрхийн олон улсын гэрээг та хэд маань харж байна. За хүний эрхийн олон улсын стандартыг мөрдөх, хэрэгжүүлэх, биелүүлэх гэдэг зүйл бол төрийн албан хаагчдын үйл ажиллагаанд бол 1 номерт оршиж байгаа. Тэгэхээр хүний эрхийн олон улсын стандартын нэг нь бол саяны миний ярьсан хүний эрхийн суурь 6 зарчим байсан. Дараа нь бол энэ хүний эрхийн суурь олон улсын гэрээ конвенцууд байгаа. За эндээс харахаар та яг одоо Монгол улсын нэгдэж орж саяхан баталсан олон улсын гэрээ конвенцуудыг харж байна. За энэ 9 гэрээ конвенцийн цагаач ажилчид тэдгээрийн гэр бүлийг хамгаалах тухай конвенцэд Монгол улс нэгдэж орж саяхан батлаагүй. За бусад гэрээ конвенцэд бол Монгол улс нэгдэж орж саяхан баталсан учраас энэ гэрээ конвенцийг биелүүлэх, сахих, хэрэгжүүлэх тийм ээ буцаагаад энэ гэрээ конвенцийн хэрэгжилт ямар байгаа гэдгийг олон улсын нийгэмлэгт нэгдсэн үндэсний байгууллагад энэ гэрээний хороодо тайлгнах үүргийг бол Монгол улс өөрөө хүлээждэг. Засгийн газар, төр, иргэний нийгэм бүх байгууллагуудад хувь иргэн ч гэсэн энэ одоо конвенцийг хэрэгжүүлэх үүрэг нь бол байгаа. Тэгэхээр нэгдсэн үндэсний байгууллага анх бол 1945 оны 10 сарын 24-нд одоо маргааш нүүбийн байгуулагдсан нүүб дөрмөө баталсан өдөр бол тохиож байна. Ингээд нүүб байгуулагдаад 80 жил болж байна. За Монгол улсад нүүбийн суурин зохицуулагч одоо ажиллаад 30 жилдээ болж байна. Тэгэхээр нэгдсэн үндэсний байгууллага байгуулагдсныхаа дараа 1948 оны 12 сарын 10-нд хүний эрхийн түгээмэл тунгалаг гэж хүний гол эрхүүдийг баталгаажуулсан энэ тунхалтыг баталсан. За энэ 12 сарын 11 хүний эрхийн олон улсын өдөр гэдэг тийм манай төрийн байгууллага албаагчд бол маш сайн мэднэ. Орон нутагт ч гэсэн энэ хүний эрхийн олон улсын өдрийг тэмдэглэж ер нь улс даяараа бид нар ямар нэгэн хүний эрхийн үйл ажиллагаа зохион байгуулж нөлөөллийн сурчлагын ажлуудыг хийдэг юм бас хэвшсэн байлаа. За тэгэхээр энэ хүний эрхийн түгээмэл тунгалаг батлагдсан хэдий боловч энэ нь өөрөө тунхаглал буюу заншлын хэм хэмжээтэй байсан учраас тухайн улс орнууд зүгээр зарлаад ирсэн. За хүн ийм эрхтэн байшуулгээ зарлж ирсэн болохоос энэ эрхэн зөрчигдөх юм бол яаж хамгаалахыг, хин ямар үүрэг хүлээх, хохирлыг нь яаж түлхэх гэдэг тийм хууль эрх зүйн үр дагавар тий байхгүй байсан. Тийм учраас нэгдсэн үндэсний байгууллагаас хүний эрхийн түгээмэл тунхаглыг одоо мөрдүүлдэг, хэрэгжүүлдэг, сахиулдаг, биелүүлдэг болгохын тулд энэ хоёр гол пактыг баталсан. Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт, эдийн засгийн нийгэм соёлын эрхийн тухай олон улсын пакт. Тэгэхээр энэ хоёр гол пакт дээр хүний эрхийн түгээмэл тунхаглын бүх заалт яасан. Задраад найруулчлаад тусгагдсан. Иргэний эрхүүд нь иргэний эрх нь хүний дандаа жам ясны эрхүүд байгаа. Одоо бидний амьд явах эрхээс эхлээд амьдрах эрхтэй, хатшгүй чөлөөтэй байх эрх, эрүүл шүүлтээс ангид байх эрх, шашин шүтэх, үжил бодолтой байх энэ эрхүүд бол иргэний эрхүүд. За улс төрийн эрхүүдийг бас оруулж ирсэн. Улс төрийн эрхүүд бол нөгөө улс төрийн нам нэвлэлд нэгдэх, улс төрийн өндөр албан тушаал хаших, тийм ээ, нэр дэвших, за эвлэлд нэгдэх энэ эрхүүд бол улс төрийн эрхтээр хамаарч байгаа. За эдийн засгийн эрхүүдтэй дандаа бид хөдөлмөрлөх эрхүүд авч ирсэн. Хөдөлмөрлж байгаа бол цалин хөлсөө авах ёстой, ажил амралтаа зохицуулах ёстой, тийм ээ, ээлжийн амралт эдлэх ёстой, албатай хөдөлмөрөөс ангид байх ёстой. За энэ асуудлууд. За мөн аж ахуй нэгж байгуулах те, за бизнес эрхлэх энэ эрхүүд ч орж ирж байгаа. За нийгмийн харилцаанд оролцож байгаа бүх эрхүүд орж ирж байна. Нийгмийн харилцаанд оролцож байгаа бол төрийн үйлчилгээ авах, нийгмийн даатгалд хамрагдах, халамжийн үйлчилгээ авах, тийм ээ. За бүхэл нийгмийн харилцаанд оролцож байгаа бүх эрхүүд нийгмийн гэсэндээ. Соёлын эрхтэр соёлын эрхүүд сурч боловсрох, хөгжих, оюуны өмч, бүтээл бүтээх, туурах, эзэмших, захиран зарцуулах гэдэг ингээд дандаа соёлын эрхүүд маань орж. Ингээд хүний бүх эрхийг 5 төрөлд энэ хоёр пакт бол ерөнхийдөө баталгаажуулсан. Гэтэл тодорхой бүлгийн эрхүүд зөрчигдөж эхэлсэн учраас нэгдсэн үндэсний байгууллага анхааралтай авч дараагийн конвенцүүдыг баталсан байна л да. Одоо тухайлбал хүүхдийн эрхийн конвенцтэй. Хүүхдийн эрх зөрчигдөж байгаа учраас хүүхд өөрөө насан туршдаас байнгын хамааралтай учраас ямар нэгэн ялгуурлан гадуурхал дарамт хүчирхэлд өртөх эрсдэл маш их байсан.
Маш их байсан. Хүүхдүүд нас бий гүнзэг гүнжтээс. Тийм учраас хүүхдүүдийн эрхийг бид нар хамгаалахгүй бол хүүхдүүд маш их хүчирхэлд өртөж байна, маш их ядгуурлан гадуурт өртөж байна. Хүүхдийн эрх зөрчиж байна гэдэг үүднээс хүүхдийн эрхийн тухай конвенцийг 1990 онд нэгдсэн үндэсний байгууллагаас баталсан. За ингэж батлахад хамгийн ихний 5 улсын нэг нь нэгдэж оцогдсон батлаа гэж гараа өргөсөн 5 улсын нэг нь Монгол улс өөрөөс. Монгол улсын 5 улсын нэг нь байгаад хамгийн түрүүнд энэ хүүхдийн эрхийн конвенц нэгдэж ойрхон баталсан. Өнөөдөр конвенц батлагдаад та нар хэдэн жил болж байна? Бараг 30 гаруй жил болж байна. Тэгэхээр хүүхдийн эрхийн конвенцийн хэрэгжилт ямар байна? Өнөөдөр хүүхдийн эрхийн маань асуудал Монгол улсад ямар байна? Хүүхдийн хүчирхийлэл дарамттай үл гарах хүчирхийлэлд өртөж байгаа байдал ингээ хүүхдийн эрхийн зөрчлөө бодоод үзэхээр энэ конвенцийн хэрэгжилт ямар байгаа гэдгийг зүгээр бид нар ингээ дүгнчмээр биш гэх те ийм байна. За дараа нь мэдээж хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ч гэсэндээ адилхан хэрэгтэй. Тэр хүмүүс яах юм? Батал нийгмийн харилцаанд оролцох, сурч боловсрох, амьдрах тийм үү төрийн үйлчлэг авах эрхтэй шүү дээ. Гэтэл энэ хүмүүсийн эрх зөрчигдөд энэ хүмүүс ялгуурлан гадуурлалт ортоод нийгмээс тусгаарлуудаад зөвхөн гэрт байх ёстой юм шиг энэ хандлага бий болоод ирсэн. Тийм учраас энийг одоо батлахын тулд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг бас хамгаалахын тулд тэдний хүмүүсийн эрхийг эдлүүлэхийн тулд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцийг бол баталж байна. За дараа нь эмэгтэйчүүд мэдээж эрг. Эмэгтэйчүүд ч гэсэн ядгуурлан гадуурхалт өртөж байсан. Өнөөдөр та бүхэн мэдж байгаа тийм гендер зүрсэн хүчирхийллийн 95% нь эмэгтэйчүүд өртөж байна. Эмэгтэйчүүд өртөж байна. Тэгээд нь улс төрийн шилдэг арга төвшөнд дарга нарын хувьд тэнцвэргүй байгаад дандаа эрэгтэй хүмүүс байгаад эмэгтэйчүүд дандаа захиргааны дунд төвшний аль байгаа гэж нарийн тоо нь бол эмэгтэйчүүд илүү зөөнхөлж байгаа тийм. Тэгэхээр эмэгтэйчүүдийг хүн гэдэг утгаар нь адилхан ядгуурлан гадуурхахгүй байгаа чи адилхан энэ хүмүүс бүхэл ажлыг хийж чадна бүхэл нийгмийн харилцаанд оролцсноо гэдэг байдлаар нь энэ эмэгтэйчүүдийг ялгуурлан гадуурхахгүй байхыг устгах тухай энэ конвенцийг бол баталж ирсэн. За тэгээ эрүүдийн шүүх ойлгомжтой тий. Эрүүдийн шүүх асуудал бол байсан учраас эрүүдийн шүүх хүн хэрцгий хандж байгаа учраас энэ конвенцийг бол баталсан байгаад байдаг. За яагаад энэ конвенцийг би ингэж тусгаарлан яриад байна гэх юм бол Монгол Улсын үндсэн хуулийн 10 дугаар зүйлс асуух. Монгол улс нэгдэж бас иргэн баталсан олон улсын гэрээ конвенцийг шударгаар сахин биелүүлнэ. 12 13 Монгол улс нэгдэж авсан иргэн баталсан олон улсын гэрээ конвенц нь дотоод хууль тогтоомжтой нийцгүй зөрчигдөх юм бол олон улсын гэрээ конвенцийг авч хэлнэ. Монгол улсын үндсэн хуульд нийцгүй хардсан олон улсын гэрээ конвенцийг авч хэрэглэхгүй гэж заалцдаг. Хүчин чадлын заац, яаж хэрэглэхийн заац. Тэгэхээр 1 номерт маань Монгол улсын үндсэн хууль оршиж байгаа. 2 номерт олон улсын гэрээ конвенц оршиж. Одоо Монгол улс бол олон тат 294 олон тат гэрээ конвенцийг бол баталсан байгаа шүү дээ. Монгол улсын засгийн газар төр улсын хурл маань. Түүнээс 8 хүний эрхтэй холбоотой олон улсын гэрээ байгаа. Гэтэл би зөвхөн энэ дэр та нарт хүний эрхийн суурь 8 гэрээ Монгол улс нэгдэж орсон суурь 8 гэрээ конвенцийг би та нарт танилцуулж байгаа. Тэгэхээр энэ дэр нэг номерт үндсэл 2 номерт нь олон улсын гэрээ конвенц, 3 номерт дотоодын хууль тогтоомж буюу дотоодын хууль тогтоомжнээс гарсан 4 журамч нь байгаад байгаа хгүй. Тэгэхээр бид нар хүний эрхээс суурьсан хандлага юу гэж зөвлөдөг вэ гэхээр ерөөсөө энэ олон улсын стандартуудыг дагаж мөрдөөч, хэрэглээнд оруулаач, хэрэгжүүлээч, биелүүлээч гэдгийг санаад. Тэгэх юм бол бид нар олон улсын нийгмийн өмнө хүлээсэн үүргээ, олон улсын эрх зүйн хэм хэмжээг бид нар дагаж мөрдөж, хүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хүний эрх хүчлийг хамгаалсан, хүний эрхийн зөрчилөөс өрсөж сэргийлсэн ийм бодлого үйл ажиллагаа төлөвлөлтийг хийж чаднаа л гэж хэлж байгаа. За дараагийн слайд. За үүн дээр энэ гэрээнүүдэд юу зааж өгсөн бэхээр төрийн үндсэн үүргийг зааж өгсөн л дөө. За энэ дээр юу хэлэх вэ гэхээр альва төр буюу төрийн албаа агч бүгд орж байгаа бид нар тий. Төр гэдэг чинь хий хоос юм биш үү? Төр буюу төрөөс одоо байгуулагдаж байгаа бүх агентлаг, яам, тамгын газар тийм ээ энэ бүх байгууллагын төрийн зорилт зүгээр хэрэгжүүлж байгаа төрийн үйлчлэгийг хүргэж байгаа төрийн албаа агч төр маань өөрөө хүний эрхийг нэгдүгээрт нь хүндэтгэх хэрэгтэй. Хоёрдугаарт нь хамгаалах хэрэгтэй. Гуравдугаарт нь хангах хэрэгтэй. За жирийн энгийн жишээ аваад яриа л да. Сурч боловсрох эрх. Тэ сурч боловсрох эрх. За сурч боловсрох эрх үү? Нэг бол эрүүл мэндийн цэцэн бүршлэгээ авах эрх үү? Тэгээ Монгол Улсын үндсэн хууль дээр сурч боловсрохын ерөнхий боловсролыг үн төлбөрөөр эзэмшүүлнэ, тэ? Хүн бүр сурч боловсрох эрхтэйгээ баталгааж болсон. Тэгвэл төр үүргээ биелүүлээд хүндэт үүргээ биелүүлээд хуулиндаа заасан юм чинь тэр сургууль нь яах юм? Яг тэр орон нутаг, орон зайн байршлын хувьд яг тохиромжтой хүүхдүүдэд тэр амьдарч байгаа орон нутгийнхаа бүс нутагта тэр сургууль маань
байгуулагдсан байх хэрэгтэй. Байшин барилга нь баригдаад, доторх тоног төхөөрөмж нь тавигдаад, багш боловсон өвчин бэлтгэлдээд, ном сурах бичиг нь боловсруулагдаад ингээд бэлэн байна гэдэг чинь төрийн хүнд бүрэг энэгээр харагдаж байгаа. Хоёрдугаарт нь хамгаална. Тухайн хүүхэд хэрвээ сурч босох хэрэг эдэлж идэл хажуунаас нь ямар нэгэн ялгуурлан гадуурхалт, үе тэнгийн дээрлэлт юм уу тийм ээ, ямар нэгэн асуудалд өртөж байгаа бол төрийн хамгаалах механизм ажиллах ёстой. Яах юм? Тэр ялгуурлан гадуурхалт өртөж байгаа. Тэр өндөр албан тушаа одоо үе тэнгийн дээрлэлт өртөж байгаа бол тэрийг тасан зогсоож хүүхдийн эрхийг хамгаалах энэ багш нийгмийн ажилтан ажиллах ёстой гэсэн. За дараа нь хангана. Тэр олон хүүхдийн сурч болсон хамтлагийн төлөө юу хийж болох вэ? Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хамруулахын төлөө бид нар юу хийж болох вэ? Тэ энэ хүүхдүүдийг адилхан сурч болсох гэхэд бид нар хангах учраас бид нар энэ дээр ямар нэгэн хялбаршуулсан тэр хүүхдүүдийн сурч болсох эрхийг эдлүүлэхийн төлөө бодлого хөлбөр төлөвлөгөө үйл ажиллагааг бодитойгоор хэрэгжүүлж ажиллах ёстой гэдэг. За яг одоо манай дээр нөгөө төрийн үйлчлэгээнүүд байгаа шүү дээ. Захимжаад одоо төрийн үйлчлэгийг хүртээмжтэй өрөх гэдэг ийм Монголиа байна. Нэг цэгийн үйлчлэгээнүүд байна. За түц машинууд өмнө байгуулагдчихсан. Эндээс хүмүүс мэдээлэл авч байгаа чинь төр хангах үйлчлэгийг төрийн үйлчлэгийг хүртээмжтэй өрөх гэдэг хангах үйлчлэгээнүүдийг хэрэгжилж байгаа. Тэ энэ үүргээ биелүүлж байгаа жишээ бол энэ байж болно. За миний цаг бас төхөд байна уу те 10 минут. За дааш бүгдийг гаргачих. За тэгээд төр энэ үүргээ биелүүлэхэд төрийн үйлчлэгэн дээр тартар бүгдийг бодтой, хүртээмжтэй, нийцтэй, чанартай байх гэсэн стандарт байгаа. Саяны дөрөв биш нөгөө за ийм стандарт байгаа. Энэ бол бүр олон улсын хүний эрх суурилсан төрийн үйлчлэгээн дээр барьж байгаа стандарт. За тэгэхээр бодитойхоор ойлгомжтой. Нөгөө төр үүргээ биелүүлж байгаа юм чинь байшин төрийн үйлчлэгээний төрийн байгууллага маань өөрөө бодитойгоор оршно л гэсэн үг. Тэр байгууллага нь байх ёстой. Боловсон хүчин, хүний нөөц, мэдлэг ур чадвартай хүний нөөц, тоног төхөөрөмж, тэр ажиллах орчин, тэр иргэдэд үйлчлэгээ энэ бүх чинь бодитойгоор оршихыг энэ зарчим энэ стандарт ойлгуулж байгаа. Дараа нь хүртээмжийн асуудал ерөөсө 3 хүртээмж ярьж байгаа. Мэдээллийн хүртээмж, орчны хүртээмж, эдийн засгийн хүртээмж. Тухайн төрийн байгууллага төрийн үйлчлэгийг хүргэхэд энэ 3 хүртээмж чинь байна уу гэдгийг хэлж байгаа. Мэдээллийн хүртээмж гэдэг маань ганцхан хүмүүс ороод мэдээлэлээ хараад байх биш. Нөгөө яах вэ? Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ороход одоо харааны бэрхшээлтэй хүмүүс яаж мэдээлэл авах вэ? Тэ? Сонсголын бэрхшээлтэй хүмүүс яаж авах вэ? За энийг ч хэлээд байгаа. За эдийн засгийн хүртээмжээр ялгаах хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн бид нар хүртээмжийг бас л ярина. Нөгөө налуу замчин байгаа юм. Стандартын дагуу байгаа мó тэ? За энэ хүмүүст одоо тэр орчны хүртээмж нь хэр ээлтэй байгаа нь ороод үйлчлэгээ авахд хэр хүрж байгаа юм. За энэ асуудал. За дараа нь эдийн засаг мэдээж хэрэгтэй. Тухайн төсөв санхүүжилт тийм ээ хүртээмжтэй байна уу гэдэг асуудал. За нийцтэй байх мэдээж эрэг соёл нийгэм тухайн орон нутгийн онцлогтой холбогдуулаад тэр үйл ажиллагаа бол нийцтэй байх хэрэгтэй. Хувь хүний нууцыг хамгаалсан байх хэрэгтэй. Тийм ээ. За гендерийн бас онцлогийг бас харгалзсан байх хэрэгтэй. Тэгжиж бид нар үйлчлэгээ үзүүлэх хэрэгтэй тийм. За дараа нь чанарын асуудал дээр яах аргагүй төрийн албан хаагчийн ёс зүйн асуудал яригдана. Хувь хүний ёс суртахууны асуудал яригдана тийм. Ёс зүйтэй хүн гэж ярихгүй шүү. Ёс суртахуунтай хүн гэж ярина. Тэгэхээр ёс тухайн төрийн албаагч ёс зүйн хэмжээгээ баримтлахын чацуу өөрөө хэр ёс суртахуунтай байж төрийн үйлчлэгийг хүргэж байгаа юм бэ? Тийм ээ. За дээр нэмэх сэтгэл. Ер нь бол энэ чанарын асуудал дээр тийч хэрэг үйлчлэгээ үзүүлж байгаа тохиолдолд ийм зүйлүүд яригдах баг. За яг энэ зургуудыг та зүгээр харъя. Энэ бол хүний эрхийг суурилсан хандлагаар манайх замаа хийгээг байна л гэдгийг би зүгээр чавчгаан хэлчихье. Яг тэгэхээр энэ бол зүгээр эрэлт хэрэгцээнд юм уу хэрэгцээнд суурлаад манайх налуу зам зайлшгүй хэрэгтэй юу? Хэрэгтэй. За энийг байгуулчаа л гэдэг. Гэтэл энэ нь яг хүний эрхийг суурилсан энийг энэгээр явахад хүн эрхэн зөрчигдөхгүй байх уу? Тэгэд өөрөө шууд ганцаараа ороод үйлчлэгийг авах боломж байна уу гэдгийг л эндээс бид нар харж байгаа. Гэтэл манайхан зүгээр л стандартын дагуу бос одоо бөө мөнгө санхүү төсөв зориулаад иймэрхүү зүйлүүдийг хийгээд байдаг. Энэ нь дахин засах шаардлагатай. Стандартын дагуу бос байнаг дахин засна. Дахин заснаг нь яах юм? Дахиад цаг хугацаа орно, дахиад төсөв орно, дахиад мөнгө орно. Энэ ч өөр хүний эрх суурилсан хандлага биш байхгүй. Хүний эрх суурилсан хандлага чинь анханасаа одоо тэр хүндээ ээлтэйгээр хүн төвдөө тийм ээ хүний эрхийн зөрчихгүй байхад түшгэлсэн ийм л зүйл байдаг. За цаашаа явъя. За наадхаа явж байгаа. Ер нь бол хүний эрхийг одоо явуулчих. Хязгаарлаж болно тийм ээ. За гэхдээ хүний жам насны эрхийг бол хизээж хязгаарлаж чадахгүй. Хүний эрхийг төр өөрөө хязгаарладаг. Төр хязгаарлахдаа гацгүй хүний хууль ёсны эрхийг тодорхой хууль стандартын дагуу хязгаарладаг. Хүний жам насны эрхийг хэрвээ төр хязгаарлах юм бол төр өөрөө хүний эрхийг зөрчиж байна. Энэ бол хууль бус хязгаарлалтаа гэж
үздэг. За хязгаарлалтын нөхцлүүдийг та нар харж байна. Үндэсний аюулгүй байдал, нийтийн хэв журам, нийтийн эрүүл мэнд, нийтийн ёс суртахуун, бусдын эрхчлөөнд аюул учирж байгаа болоод эрх зөрчиж байгаа болоод хүн эрхийг хязгаарлана. За дараагийнх нь хязгаарлаж байгаа тохиолдолд энэ дөрвөн стандартыг заавал байрна. Нэгдүгээрт нь хязгаарлалт нь өөрөө хууль тусгагдсан багсан. Яа дөрвөн журмаар хязгаарч хязгаарлаж болохгүй шүү. Тушаа шийдвэрээр тухайн удирдлагын тушаа шийдвэр дөрвөн журмаар хязгаарч хязгаарлаж болохгүй. Тэгэхээр хууль тусгагдсан байна. Дараа нь зорилготой байна. Ямар үүднээс энэ хүн эрхийг хязгаарлаж байгаа юм. За дараа нь хязгаарлах хэр хэмжээтэй байх хэвээр. Нэг аймаг тарганд нэг сум тарганд авахд гарлаа гэхэд аймгийн хэмжээнд хөл хорой зэрэг тогтоож болохгүй л гэсэн ойлголт. За арчлын нийгмийн шаардлага нийцсэн байна гэдэг маань яг хязгаарлаж байгаа эрхүүдээ тодорхой хязгаарлах гэсэж хүний буцаад эрхүүд рүү хязгаарлахгүй хүний буцаад эрхүүдийг илрүүлэх боломжийг нь үлд яах нь хангана л гэсэн үг. За дараагийнх нь. За хязгаарлаж болохгүй хизээч хязгаарлаж болохгүй эрхүүд энэ байна. Тэ амьд явах, ихтгэл үнэмшилтэй байх, үзэл бодолтой болжлаас ангид авах, эрүүшүүлтээс ангид авах, хууль шүүхийн өмнө эрхтгийгч байх, сайн дурын зөвшөөрлгүйгээр тэ шинжлэх ухааны туршлагаас ангид авах. Энэ эрхүүдийг хизээч хязгаарлаж болохгүй. Шорон, гяндан, байгалийн гамшиг, дайн, байлдаа өмнө самууны үед ч гэсэн энэ хүний эцтэй гэмт хэрэгтэй гянданд байж байгаамаа энэ хүнийг эрүүдэн шүүчээ гэж болохгүй хана шүү дээ. Энэ эрхүүдийг ямар ч тохиолдолд хязгаарлаж болохгүй энэ эрхүүдийг бол олон улсын гэрэг конвенцид баталгаажуулж өгсөн байдаг. За хүн төвтэй хандлага гэж хэлсэн учраас энийг алгасчээ. За хөдөлмөрлөх эрхийн асуудлыг би тавьчихаа ярьчээ. За явуулж. Тэгэхээр хүний эрхийн үндэсний комисс 2001 онд байгуулагдсанаас хойш 24 илтгэлийг одоо Монгол улс дахь хүний эрх чөлөөний байдлын талаарх 24 илтгэлийг улсын их хурлд өргөн барьсан байдаг. За үүнээс 14 удаагийн илтгэлд бол яа харахгүй энэ хөдөлмөрлөх эрхийн асуудлыг бүр онцгойлон авч үзсэн байдаг. Энэ хөдөлмөрлөх эрхийн асуудалтай бид нар төрийн үйлчилгээ, төрийн тусгай, тийм ээ. За онцгой байдлын албаа хаагч, цагдаагийн албаа хаагч, за төрийн захиргаа гэдэг эмч эрүүл мэнд гэдэг ерөөсөө төрийн бүх албаа хаагчдын бас хөдөлмөрлөх эрхийн асуудлыг туцгсан илтгэлүүдийг одоо би та хэдэд дэлгэцээр харуулж байна. Та нар өөрсдийнхээ талаар ямар асуудлыг хүндсэн байна уу, юуг санал болгосон байна уу гэдгийг манай хүний эрхийн үндэсний комиссийн сайт руу ороход энэ илтгэлүүд бүгдээрээ цахимаараа байгаа. Та нар өөрсдийнхээ асуудлыг бас сонирхоод уншиж танилцах боломжтой. За дараагийнх. За манайх тэгээ судалгаа бас хийсэн. За энэ илтгэлдээ тусгацснаар бол энэ 23 онд бол тусгаалan бас энэ төрийн үйлчилгээ, тэгээ боловсролын салбар, эрүүл мэндийн салбар, төрийн туслах үйлчилгээний албаа хаагчдын бас энэ асуудлуудыг бид нар бас хүндсэн. За энэ дээрс бол яа харахгүй энэ хүмүүсийн онцлог, салбарын онцлог энэ хөдөлмөрлөх хэрэгтэй холбоотой асуудал гарч ирсэн. Энэ дээр бол ялгуурлан гадуурх хөдөлмөрийн үнэлгээтэй холбоотой асуудал байсан, ажлын ачаал байсан, орчин нөхцөл аюулгүй байдал байсан, цалин хөлтний хүрлцээ, тэгээд дарамт хүчирхийллийн асуудал бол бүтэнд нь баг илэрж исэн. За мөн нэмэлт цалин хөлс, ажлын ачаал, ажлын байрны тодорхойлолтон заагдаагүй нэмэлт ажил гүйцэтгэдэг энэ тулгамцсан асуудал бол манай энэ нэлтгэл дээр бас тулгагдсан байгаа. Энэ бол тодорхой бүр судалгаа хийгдээд улсын хурлаас өргөн барьсан илтгэлд маань энэ тоо баримт, энэ мэдээлэл маань кейсээрээ бас очсон байгаа шүү. Та хэд маань сонирхож үзээрэй. За дараагийнх нь слайдыг харъя. За туцгай албаа хаагчдын хувьд ч гэсэн бас ялгаагүй илтгэл тусгсан байна. Цалин үйлс авах, нийгмийн баталгаагаар хангах, аюулгүй таатай ажлын нөхцлөөр хангах, за шаардлагатай төсөв, байгууллагуудын уртсгал зардал, цахилгаан, норм, хоол, хувцас, тэр шатхуун зэрэг ийм төсвийн хэрэгцээ суурилсан тооцоололт үндсэн санхүүжүүлэх хэрэгцээ гарч ирсэн. Ягаад тэгэхээр төсвийн хувьд, эдийн засгийн хувьд бол нэлээд тулмаг тэрнээс болоод аль хаагчдын бас хөдөлгөх хэрэгэд нөлөөлж байгаа ийм асуудал байсан. За дараагийн слайдыг харуулж. За энэ тоо статистик байгаад байгаа. Ерөнхийдөө хөдөлмөрлөх хэрэгтэр 2016 оноос 25 оны хувьд бол ийм одоо тоо статистикуд байна. Та хэд маань слайд авч үлдчихэж байгаа учраас бас харж болох байх. За дараагийн слайдыг харуулъя. Хамгийн их зөрчигдөж байгаа асуудал бол ерөөсөө дээрх хугацаанд саяныхаагаа ангил яч. Дээрх хугацаанд шийдвэрлсэн хөдөлмөрлөх хэрэгтэй холбоотой 1282 гомдлын 657 буюу 51% нь ерөөсөө ажлын байрны дарамттай холбоотой гомдол эзэлж байгаа. Энэ бол одоо сүүлийн 3 жилээр харахад та хэд харж байна те өссөн үзүүлэлттэй 2022 оноос 23 24 135 гэд тэгээд бэлгийн дарамттай холбоотой болохоор бас ингээд өссөн үзүүлэлттэй байдаг. Тэгэхээр хүний эрхийн үндэсний комисс ерөнхийдөө энэ хөдөлмөрлөх эрх, ажлын байрны дарамт хүчирхэлтэй холбоотой гомдол бол яхахгүй төрийн албаа гарч тийм төрийн албаны хувьд бол нэлээ их байгаа учраас энэ дээр анхаарсан одоо хүний эрхийн боловсруулах сургалт нөлөөллийн үйл ажиллагаануудыг бол хийх зүйтэй байна. Тэгээд ажил олгогч өөрөө ажил
Өөрийнхөө дотоод журамд энэ ажлын байрны дарамт болон ажлын байрны бэлгийн дарамтаас урьсан сэргийлсэн цогцолтыг бол заавал тусахаар бол тусгагдсан байгаа шүү дээ. Тэгэхээр хуулинд дотоод журамдаа сайн тусгаж энийг бас урьсан сэргийлэх байдлаар мөрдөж хэрэгжүүлэх нь бол энэ зөвчлөөс бид бас урьсан сэргийлэх боломжтой юм аа. Тэгээд аль багштайгаа маш сайн сургалт цонгийн өргөх ажлуудыг хийх нь зүйтэй гэж зөвлөж байна. За баярлалаа. Миний мэдээлэл дуслаа. За баярлалаа. Манайхан дараа нь асуугаарай. Одоо дах хэлтгэгч илүү бэлэн болсон байгаа учраас Хүн амын орон сууцны 2025 оны засгийн тоодгын талаар үндэсний статистикийн орооны дарга товч мэдээлэл хийсний дараа манайхан асуултаа бичээд зарим нь одоо асуугаад явчаарай. За одоо даргаыг хүрч байна. Гүн зүгээр үстэ манайхан асуудал байл бичээрэй. Та бүхэнд өдрийн мэндийг хүргэе. Слайд харагч байгаа одоо. За та бүхэнд өдрийн мэндийг хүргэе. Тэгээд өнөөдөр үндэсний статистикийн хорооноос Монгол улсын хүн ам орон сууцны тухай хууль болон статистикийн тухай хуульд заасны дагуу 5 жил тутам бид хүн ам орон сууцны завцрын тоолгыг зохион байгуулдаг. За энэтэй холбоотой бас мэдээлэл цуглуулалтын ажилд төрийн албаны зөвлөл болон төрийн албаны салбар зөвлөлүүдийг төрийн албаагчтай уриалгах замаар бас хамтарч ажиллаач гэдэг зорилгоор өнөөдөр энэ мэдээллийг танилцуулж байгаамаа. За ер нь хүн ам орон сууцны завцрын тоолго гэдэг хүн ам орон сууцны тоолго гэхээр ихэнх хүмүүс болохоор ерөөс хүн амын тоо гаргах хичээл гэж ойлгодог. За яг угтаа бол хүн амын тоолго гэдэг маань бол одоо тухайн Монгол улсын одоо нийт иргэдийнхаа аж байдал, нийгмийн эдийн засгийн дэлгэрэнгүй судалгааг одоо хийж байгаа нэг хэлбэр байдаг. За энэ дээр одоо бид нар ямар үзүүлэлтүүд тооцдог вэ гэхээр засаг захиргааны хамгийн бага нэгжийн түвшинд буюу сум төвөг цаашлаад одоо хорооны түвшинд тухайн төвөгт одоо амьдарч байгаа суманд амьдарч байгаа нийт хүн амын хөдөлгөөний түвшин, ажил эрхлэлтийн түвшин, за мөн одоо сууцны байдал одоо хэдэн үн орон сууцнд, хэдэн үн гэрт, за хэдэн үн ямар боловсролтой байна, ямар ажил хөдөлмөр эрхэлж байна. За энийг цаашлаад бид нар мэдээллийн сантай холбоод орлогын түвшин гэх мэт мэдээллүүдийг одоо гаргах зорилготой хийж байгаа тооллого байдаг. Тэгэхээр энэ маань бол зөвхөн одоо хүн амын тоо гаргахаас гадна Монгол улсын нийт иргэдийн нийгмийн эдийн засгийн дэлгэрэнгүй үзүүлэлтүүдийг одоо нэлэнхүүд нь гаргах зорилготой ийм судалгааны ажил гэдгээр онцлогтой байгаа. За бид энийг бол одоо Монгол улсын статистикийн тухай хууль, хүн ам орон сууцны тухай хууль, нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль болон за нэгдсэн үндэсний байгууллагаас гаргасан зөвлөмжийн дагуу бол одоо зохион байгуулж явуулдаг байгаа. За энэ удаагийн тоолгыг бид зохион байгуулахдаа бол одоо өнгөрсөн өмнөх тоолгуудаас онцлог юм юу байж байгаа гэхээр Монгол улсын хэмжээнд ялангуяа төрийн байгууллагуудад мэдээллийн сан бол одоо бас харьцангуй өмнөх жилүүдийг бодвол бүрэлдэж чадсан байгаа. За ийм учраас бид одоо өнгөрсөн 5 сард засгийн газрын тогтоол гаргуулад за төвд байгаа мэдээллийн сангуудыг ашиглаад энэ тоолгыг зохион байгуулахын
тогтоолыг гаргуулад, тоолгын товоо гаргуулад, за энэ дээр одоо бас төрийн байгууллагуудыг одоо хамтарч ажиллах талаар тодорхой чиглэлүүдийг гаргуулад ингээд ажиллаа явж байгаамаа. За үндсэндээ бол энэ удаагийн тоолгыг бид зохион байгуулахдаа үндэсний статистикийн хорооноос 2021 оноос хойш хэрэгжүүлж байгаа төрийн их хөгжил буюу төрийн нэгдсэн мэдээллийн сан гэдэг энэ төслийн хүрээнд бол бид нэр энэ тоолгыг зохион байгуулж байгаа. За энэ төслийн маань гол зорилго бол бид төрд байгаа иргэний мэдээллийг нэгтгэх замаар дэлгэрэнгүй олон хэмжээстэй одоо үзүүлэлтүүдийг бий болгож энэгээр одоо хүн амын нийгмийн эдийн засгийн болон за эдийн засгийн тоолго гэж ярддаг аж ахуйн нэгжүүдийнхээ нийт үзүүлэлтүүдийг гаргадаг болъё гэдэг ийм зорилтыг тавиад энэ чиглэл рүү бол одоо хөрөнгө оруулалтууд түүний нөөцөө бэлтгэх ажлуудыг бол сүүлийн жилүүдэд хийсэн байгаа. За энэ нэгдсэн мэдээллийн сан үүсгэж байгаа гол ач холбогдол юу гэхээр ерөнхийдөө манай одоо аймаг, дүүрэг, за нийслэл сумын төвшөнд тухайн орчин суугаа хүн амынхаа одоо олон үзүүлэлтүүдийг гаргах гэхээр дутагдaltaа мэдээлэлүүд байгаа гэдэг. Жишээлбэл одоо нийт одоо хөтмөр эрхлэлтэй хүний тоон хэд юм бэ гэхээр 15-аас дээш насны буюу одоо хөдөлмөрийн наснд хүрсэн хүн амын тоогоо гаргачаад энэний одоо хэдэн хөдөлмөр эрхэлж байна, хэдэн нийгмийн даатгалтай байна, хэдэн нийгмийн халамж авч байна, за хэдэн одоо хөгжлийн бэрхшээлтэй байна, хэдэн хөрөнгө эзэмшиж байна гэдэг ингээ холбоод харъя гэхээр боломжгүй байдаг, дандаа тутамд нь харах шаардлагатай болоод байдаг. Тэгэхээр бид нар энэ мэдээллийг хувь хүний төвшөнд нэгтгэж чадсанаар ямар ач холбогдол гарч байгаа вэ гэхээр бид одоо тухайн сонирхсан засаг захааны нэгждэрээ тодорхой бүлэг хүмүүсийг авч үзээд энэ бүлэг хүмүүсийн маань нийгэм эдийн засгийн нөхцөл байдал ямар байна гэдгийг одоо дэлгэрэнгүй харах юм боломжтой байгаа. Мэдээж хувь хүн болон хуулийн этгээдийн нууцтай мэдээллийг утгасан байдлаар харж болно гэсэн. Тэгээ энэ маань эргээд бол одоо төрийн шийдвэр гаргалт, за бизнесийн шийдвэр гаргалт болон иргэдийн одоо мэдэх хэрэгэнд бол одоо нэлээд ахиц гаргасан ийм ач холбогдолтой арга хэмжээ болж байгаа. За энэний хүрээнд бол одоо бид нэр сүүлийн жилүүдэд энэ мэдээллийн сангуудыг нэгтгэх ажлыг бол зохион байгуулалт ажиллаж байна. За энэ удаагийн тоолго дээр бол одоо бид нийтдээ төрийн 14 байгууллагын мэдээллийн сангуудыг одоо бидний ярь зайснаар бол одоо ийм Монголио за хур системээр дамжуулаад одоо нэгтгэсэн байгаа. За бид нар энэ нийт одоо 3,500,000 мянган иргэдийнхаа датаг одоо төрийн 14 байгууллагын мэдээллийн сангуудаас нэгтгээд эндээс бол одоо гарах боломжтой нийт үзүүлэлтүүд нь бол одоо ингээд гаргаа яваад байгаа. Өөрөөр хэлбэл одоо нийгмийн даатгалаас бид нэр ажил эрхлэлтийн мэдээллийг, боловсролын мэдээллийн сангаас боловсролын төвчний мэдээллийг, за хөдөлмөр халамжийн мэдээллийн сангаас халамжийн мэдээллийг, за улсын бүртгэлээс одоо гэрлэлт, төрөлт нас баралт, за хөрөнгөний эзэмшний мэдээллийг гэх мэт мэдээллийг хуулийн дагуу нэгтгээд ингээд гаргаад нэгдсэн мэдээллийн сангаа бол одоо үүсгэж байгаа. За энэ мэдээллийн сангуудаа бид одоо үүсгэсний үндсэн дээр дараагийн слайдд явчих. Яаж вэ гэхээр нэг юм тодорхой байдаг, тэр юу гэхээр одоо Монгол улсад 1 сая гаруй өрх байгаагаас за зарим өрхийн буюу зарим хүн амын маань хүмүүсийн маань мэдээлэл төрд бол бүрэн байдгүй. За энэ ямар мэдээллүүд ихэвчлэн байдгүй гэхээр хуваарь хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийн мэдээлэл бол одоо бүрэн байдгүй. Яагаад тэгэхээр нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй, буюу нийгмийн даатгалд хамрагддаггүй. За дээрэс нь одоо татвар дээр мэдээлэл нь байхгүй ч юм уу, эвийн иргэдийн мэдээллийг бид нар яг ямар төрлийн хөдөлмөр эрхэлж байна гэдгийг одоо олж мэдэхэд хүндрэлтэй байдаг. Яагаад тэгэхээр төр дээр эдгээр иргэдийн мэдээлэл бол байхгүй байгаа гэсэн. За харьцангуй нөгөө албан салбарх буюу одоо нийгмийн даатгал аливаа нэг одоо байгууллагад төлж байгаа иргэдийн мэдээлэл аль салбарт ямар төрлийн мэдээлэл ажил хөдөлмөр эрхэлж байгаа гэдэг мэдээлэл нь бол байгаад байдаг. Тэгэхээр ийм хуваарь хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийн мэдээлэл нэгдүгээр байхгүй байдаг. За хоёрдугаарт бас энэ дотоод шилжилт хөдөлгөөн гэж бид нар ярьдаг. За тухайлбал одоо Увс аймагт төлтөө боловч Улаанбаатарт ирээд одоо 5 жил амьдарч байгаа. Тэгсэн мөртлөө одоо аль нэг төрийн байгууллагад ажиллаагүй ч юм уу эсвэл аж ахуйн нэгжтэй албан секторт ажиллаагүй хуваарь хөдөлмөр эрхэлж байгаа хагийн шилжилт хийлгээгүй ийм иргэдийн мэдээллийг бас бид нар бол бас тодруулахад хүндрэлүүд гарч байгаа. Яг тэр энэ маань өөрөө
төр дээр нөгөө бүртгэлийн шилжилт хөдөлгөөн нь хийгдэг байгаа учраас. Тийм учраас энэ удаагийн тоолгоор бид нэр яаж байгаа вэ гэхээр төрд байгаа мэдээллүүдийг аваад за нийт энэ сайгаар руу өрхөөс яг баталгаатай энэ иргэн бол одоо Урт аймагт гэдэг юм уу Дорнод аймгийн тэр суманд амьдарж гин ийм төрлийн хөдөлмөр эрхэлж гин ийм төрлийн сумцанд амьдарж гин гэр бүлийн гишүүд нь ийм байна гэрэлсэн байна гэд иймэрхүү баталгаатай мэдээллүүдийг бол бид нэр нэгтгэхэд ингээд тоолгохоо мэдээллийг бүрдүүлж байгаа. За мэдээлэл нь байхгүй иргэдлүүгээ бид нар одоо тодруулах үйл ажиллагааг бол сая өнгөрсөн 7 хоногоос буюу 10 сарын 15-ны өдрөөс эхлээд 12 сарын 15-ны өдрийг хүртэл бол одоо хийж эхэлж байгаа. За ингэхдээ бид нэр дараагийн слайд нь тавьчих. Ингэхдээ бид нар бол одоо 70 15 12 гэсэн утсаар бол одоо үндэсний статистикийн хорооноос холбогдож байгаа. За энэ дээр бол бид нар яг нөгөө төрд тухайн иргэний мэдээлэл нь байхгүй байгаа тодруулах шаардлагатай мэдээллүүдийг бол одоо утсаар тодруулах ажлыг бол хийж байгаа. Тэгэхээр энэ дээр бас манай төрийн албаны салбар зөвлөлүүд маань өөрийн харьяа байгууллагуудын нийт албаагчид за тэднийхээ одоо гэр бүлийн гишүүдэд үндэсний статистикийн хорооноос ийм төрлийн мэдээлэл асуусан тохиолдолд одоо хамтарч ажиллаад мэдээлэлээ үнэн зөв болгох төр бол биднийг дэмжиж ажилласаа гэж хүсье. За дараагийн слайд. За дээрэс нь бид нар бас одоо иргэдийг захимаар одоо орж мэдээлэлээ өгөх баталгаажуулах төр бол одоо ийм боломж гаргасан байгаа. За энэ маань бол 2025.mn гэдэг вебсайт байгаа. Ийшээ ороод аль эсвэл e-Mongolia-гаар дамжуулаад ороод мэдээлэл өгөх боломж байгаа. За энэ дээр мэдээлэлээ өгөхөд нийтдээ бол одоо 5 гишүүнтэй өргөхтөр бол хамгийн ихдээ нэг 10-аас 12 минут бол зарцуулахаар байгаа. Тэгэхээр энэ дээр бас манай төрийн албаны салбар зөвлөлүүд болон бусад байгууллагууд маань бас идэвхтэй оролцоод энэ мэдээллүүдээ өгөөч гэдэг хүсье. За дараагийнх нь. За дараагийн бас бидний зайлшгүй судлах шаардлагатай асуудал юу вэ гэхээр гадаадд байгаа Монгол улсын иргэдийн асуудал байгаа. За бид бол одоо хил хамгаалах ерхий газартай хамтраад статистикийн аргаар бол нийтдээ өнгөрсөн жилийн байдлаар 140 гаруй мянган Монгол улсын иргэд гадаадд 6 болон түүнээс дээш бол одоо оршин сууж байна гэдэг ийм мэдээлэл гаргасан байна. За энийг бид цаашдаа судлаад энэ гадаадд байгаа иргэд маань аль улсад ямар төрлийн хөдөлмөр эрхлээд за эдгээр иргэдийн маань одоо боловсролын төвшин асуудлууд нь юу байгаа гэдгийг одоо гаргаж ирээд эргээд бол одоо төрд энэ гадаад төр маань гадаад суугаа иргэдэд зориулсан бодлого гаргахад шаардлагатай мэдээллийг цуглуулах бол маш чухал байгаа. За энэ дээр бол бид гадаад тарилцааны яам болон дипломат төлөөлөгчийн газруудтайгаа бол хамтраад ажиллаж байгаа. За энэ дээр бол манай бас төрийн албаныхан маань өөрийн одоо гэр бүлийн гадаад орчид суудаг иргэдэд хандаад энэ одоо Citizen цэг 2025.mn сайтаар дамжуулаад гадаадаас бас мэдээлэл өгөөч гэдгийг уриалахыг хүсье. За тэгээд дараагийн слайд. Эцэст нь бол ерөнхийдөө манай салбар зөвлөлүүдээс бид одоо үндэсний статистикийн хорооноос ямар хүсэлт тавихыг хүсэж байна вэ гэхээр тоолгууд одоо өөрсдийн байгууллагын нийт албаагчтай идэвхтэй хамааруулах за түрүүний хэлдэг цахим сайтаар дамжуулаад мэдээлэл өгөх за гэр бүлийн гишүүд нь одоо үндэсний статистикийн хорооноос 70 15 12 гэдэг энэ утсаар холбогдоход бол бидэнтэй хамтарч ажиллаад мэдээллийг бол одоо өгөхтөр бол одоо таниулахад бидний ажил дэмжлэг үзүүлэхийг хүсье. За хоёрдугаарт бас тоолгын талаар бол бид нэр одоо пострууд одоо энэ жишээлбэл ийм пострууд бол хийж байгаа. Энийг бол одоо бас байгууллагынхаа дотоод сүлжээ за нийгмийн сүлжээний хуудас за цахим хуудасууд дээр байршуулж бас бидний ажилд дэмжлэг үзүүлж одоо ажиллахыг хүсье. За үндэсний статистикийн хорооноос бол энэ удаагийн тооллого ер нь цаашдаа хийдэг тооллого бол урд нь хийдэг шиг одоо айл болгоны хаалга тогших биш илүү төрд байгаа мэдээллийн сан дата өгдлийг ашиглах замаар төсөв цаг хугацаа хэмнэх байдлаар одоо орчин үеийн чиг хандлагатайгаа нийцүүлж одоо хийдэг болж байгаа. Тэгээ яалтчгүй мэдээлэл нь төрд байхгүй иргэдээ бол бид нэр эсвэл зөрүүтэй байгаа иргэдээ тодруулах шаардлага гараад байгаа учраас энэ дээр та бүхэн маань хамтарч ажиллаач гэдгийг хүсье. За ингээд мэдээлэл маань туслаа баярлалаа. За асуулт байна уу манайхан? Юугаа гаргатав? Ер нь энэ 2025 оны тоолгын төрийн багчийн гол үүрэг юу байх юм? Таны талаар нэг товчхон
мэдээлэл өгч байгаа. Тий. Ер нь бол хүн ам орон сууцны тооллогын тухай хууль болон статистикийн тухай хууль дээр заасан байгаа. За төрийн албаагч гэлтгүүгээр нийт иргэд маань бол одоо энэ тооллогод хамрагдах бол үүрэг байдаг. Яг одоо ихэр энэ тооллогыг бид нар зохион байгуулахын тулд үндэсний статистикийн ороо маань сүүлийн 2 жил бэлтгэл хангаад бас тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт, хүний нөөцөө зарцуулсан буюу одоо улсаас маш хэмжээний одоо цаг төсөв хөрөнгө бол одоо зарцуулж хийдэг юм ажил байгаа. Тийм учраас энэ дээр бол одоо иргэн бүр болгон оролцох нь одоо үүрэг байгаа. Тэгэхээр энэ дээр бол манай төрийн албаагчид маань бас тэгүүлж оролцоод гэр бүлийн гишүүд, найз нөхөд за байгууллага одоо идэвхтэй хамруулах дээр бол хамтарч ажиллахыг хүсье. За бид өмнө нь бас одоо яг 1 жил хагасын өмнө төрийн албаагчдын Монгол бичгийн одоо ур чадварын судалгааг бас 2024 оны 4 сард хийжсэн. Энэ дээр бол манай төрийн албаагчид маань бол маш идэвхтэй оролцож исэн. Яг энэтэй ижилхнэр бас манай төрийн албаагчид маань одоо энэ манайхаас хийж байгаа энэ тоолгын дээр захимаар болон одоо утсаар одоо холбогдоход бол найрсгаар хамтарч ажиллаад мэдээлэл үнэн зөв өгөх дээр бол одоо бидний дэмжихийг хүсье. Тэгээд энэ мэдээллийн нууц, хууны эмзэг мэдээллийг бол бид хууль заасны дагуу одоо бүрэн хамгаалж ажиллаж байгаа. Энэ маань бол өөрөө статистикийн байгууллагын үндсэн чиг үүрэг байдаг. Тэгээд бид бол одоо мэдээллийн аюулгүй байдлыг сайжруулах зорилгоор ISO стандарт, за дотоод зохион байгуулалт гэх маш олон одоо зүйлүүдийн өөрчлөлтийг бол сүүлийн жилүүдэд хийсэн байгаа. Тэгэхээр ер нь бол бид нэр захим үндэстэн болно гэдэг маань зөвхөн одоо нэг лавлгаа авдаг биш. Эргээд мэдээлэлээ бид нэр бүрдүүлж чадсан. Эндээсээ ухаалаг шийдвэр гаргадаг юм үндэстэн байх хэрэгтэй. Тэгэхэд бол одоо энэ мэдээлэлээ үнэн зөв болгох дээр бол одоо манай нийт иргэд төрийн албаагчид маань хамтарч ажиллавал их үр дүнтэй байгаамаа. Баярлалаа. Өнөөдөр одоо та бүхэндээ мэдээлэл өгсөн Баттай дарга баярлалаа. Ингээд нийт одоо салбарын үйлээр дамжуулаад манай 226 мянган төрийн албаагч маань энэ тооллогын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлээд хамтран ажиллахыг уриалж байна. Ингээд таны ажилд амжилт хүсье.